За баярлалаа. Маш тодорхой хариулт өгсөн. Ер нь нийгмийн даатгалын сан нийгмийн даатгалын тогтолцооны талаар нэлээд гүнзгий ойлгоцтой. Тэгээ бас өөрийн гэсэн томоохон зорилготой байгаа танд их баярлж байна. Ер нь энэ нийгмийн даатгалын тогтолцоо ялангуяа тэр 166 мянган албан бус одоо хөдөлмөр эрхлэгчийн салбар за хөдөө аж ахуйгаар бол 360 мянга гэж ярьж байгаа 320 мянга гэж байгаа. Энийг нийгмийн даатгалд ямар нэгэн байдлаар одоо ажлын байртыг нэмэгдүүлэх тэгээ тэнд ажлын орлогод нь таарсан тогтолцоог бүрдүүлэх бол зайлшгүй шаардлагатай байгаа. За хоёрдугаарт энэ нийгмийн даатгалын сангийн орлогыг одоо өнөөдрийн бид нар орлогоор 100% бүрдүүлнэ гэх юм бол өнөөдрийн ажил хөдөлмөр эрхлэлтийг багасгана. Өнөөдрийн тэтгэр авж байгаа хүмүүс чинь бас хизээ нэгэн цагийнхыг төлөөд өнөөдөр бас одоо хийсэн бүтээсэн зүйлийнхаа хөдөлмөрийг авж байгаа учраас энд одоо тэр баялагын сангийн тодорхой оролцоог бол зайлшгүй нэмэгдүүлж энэ санг мөнгөтэй болгох энэ сан дээр ногдож байгаа одоо тэр хөдөлмөр эрхлэлтэд хэтэрхий одоо өмнөд ачаал болж байгаа ачааллыг бол бууруулах гэдэг бодлого бол зайлшгүй хэрэгтэй байгаад байгаа. За мөн тэр 3 шатны тогтолцоог одоо та бас статистик судалгаа гаргаад хараарай. Ер нь энэ нийгмийн даатгал ялангуяа энэ тэтгэврийн сангийн асуудал дээр бол шудраг бус тогтолцоонууд бас нэлээд байна уу? Ямар орлогыг хэдэн жил төлчөөд ямар хэмжээний тэтгэвэр тогтоолгоод байна? Хаана одоо алдагдлууд нь байна вэ гэдгийг бол нэг бүрчлэн статистикаар гаргаад цаашдаа энэ тасралтгүй тэтгэврийн даатгал төлж байгаа, олон жил төлж байгаа энэ тогтолцоон дээр суурилсан тэр хуримтлалын тогтолцоо руу явуулах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг одоо бас танд хэлье. Тэгээд энэ цаашдаа энэ статистик судалгаа, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн одоо үйл ажиллагаагийн судалгаан дээр суурилсан мэргэжлийн түвшин дээр болоход нэг өндөр хувь нэмэр оруулж ирэх юм байна гэж ойлгохлоо. Баярлалаа танд.